안녕 여러분. 자, 토픽 шалгалт болохын өмнөх хоёр дахь хичээл өнөөдрийн сэдэв маань 직장 및 경제 гэсэн тийм ээ ажлын байр болон эдийн засгийн талаарх өгнүүд хэллэгүүдийг бүгдээр хамтдаа үзцгээнэ. За харвал юу ирдэг вэ гэхлээр эхлээд сонсох шалгалтын дээр тийм ээ хамгийн эхний хэсэг дээр нь бол жоохон амархан 회의 시간을 변경하자 гэдэг ч юм уу тийм хурлын цагаа өөрчилдөх үе хурлын танхимыг юу гэж хэлэх вэ? 회의 실 хурлын танхим яг хажаа гэд захиалгав юу гэх мэтлэн эсвэл 보고서를 수정하라 гэсэн тийм ээ тайлангаа дахин засварлаа. Тэгвэл 보고서 гэдэг нь тайлан юм бол тайлагнах гэх юм бол 보고하다. амархан байгаач? 보고하다. 이 амархан байдаг. 자, тэгээд 이 일을 하게 되면 현장 경험을 쌓을 수 있어서 좋다. 자, энэ ажлыг хийх юм бол тийм ээ ийм туршлага их хуримтлуулах боломжтой болохоор гоё гэд. 적금 통장을 개설하고 싶어요. хадгаламжийн данс нэмэр байна гэж хэлж байна. 이 적금 상품이 이자가 높아서 직장인들 사이에 인기가 많다. 자, тэгэхээр энэ хадгаламжийн бүтээгдэхүүн 이자 гэдэг зүйл байна тийм ээ хүүн өндөр болохоор ажилчдын ажлын офис ажилчдын хооронд их алдартай байдаг. 청년 실업률이 증가하고 있다. залуучуудын ажилгүйдэл маш ихсэж байна. 전기세, 휴대폰 요금가, 도시가스 гэх мэтлэг өгнөд бас гарч ирнэ. тогны мөнгө, гар утасны төлбөр тийм ээ. 도시가스 гэж юм тийм. Энэ маань болохоор Монголд байхгүй зүйл энэ тийм. газ гэж манай солонгосчууд маань болохоор яадаг вэ? хоолой банк газын билет дээр хийн. Дээрээс нь энэ шал халаалт гэдэг систем байгаа тийм ээ. Энэ бүгдээ хотын газаар явдаг байгаа. Тийм болохоор бас 도시가스 гэдэг үг бас гарч ирдэг ээ. За харин бичиг дээр маань ямар хуу зүйлүүд иж болох вэ гэхээр нөгөө залуучуудын ажилгүйдлийн асуудал маш хурц байгаа гэсэн шүү дээ тийм ээ. Яг тэрийгээ дагаад 청년 실업 문제의 원인과 해결 방안 гэсэн мэт. залуучуудын энэ ажилгүйдлийн асуудлын гол шалтгаан болон энийг шийдвэрлэх арга нь юу гэж болох юм бэ? шийдэл нь юу юм бэ? 경쟁의 양면성 гэсэн мэт тийм ээ. өсөлтөн гэдэг зүйлийн хоёр тал. эерэг тал нь юу юм? сүрэг тал нь юу юм? эерэг тал нь бол өсөлдөх гэдэг энэ үйл явцаар дамжуулан хоёр тал хоёулаа хэдэн ч тал байсан тийм ээ хамтдаа өсөх боломжтой тийм ээ. Харин сүрэг тал нь юу гэж болох вэ? хэтэрхий их өрсөлдөөнтэй байгаад ах юм бол өөрийгөө жоохон голж магадгүй тий. Бусад хүмүүс ийм мундаг байхад би яагаад чадахгүй байгаа юм болоо? Яагаад би нэг ч удаа нэгт орж үзээгүй юм болоо гэдэг ч юм ингээд өөрийгөө голж сэтгэлээр унах тийм ээ. эсвэл бүр ингээд бууж өгөх ийм асуудал гарч иж магадгүй. За тэгээд 기업의 사회적 역할은 무엇인가? 기업 гэдэг зүйл гарч ирж байна тийм ээ. анхны шатн дээр болохоор ингээд компани гэдэг 회사 гэж хэлсэн байгаа тийм ээ. гэтэл топик дээр болохоор 기업 гэд гараад ирлээ тийм ээ. Тэгэхээр байгууллага, компани гэсэн үг адилхан. За тэгэхээр байгууллага компаниудын нийгмийн үүрэг нь юу юм бэ гэж хэлсэн байна. нийгэмд ямар үүрэгтэй вэ? нийгмийг хөгжүүлэх үүрэгт гар бие оролцож байгаа шүү дээ тийм ээ. хувь хүн хизээж смартуудаас компьютер будаа гшаагч юу ч хийж чадахгүй тийм ээ. харин компаниуд байгууллагууд хамтдаа нэгдээд ямар нэгэн зүйлийг хийдэг, үйлдвэрлэдэг байлаа гэхэд энэ нь өөрөө нийгэмд нэмэртэй байгаа тийм ээ. бидний амьдралын чанарыг илүү сайжруулж өгч байгаа шүү дээ. За мөн ажлын байрыг бий болгож байгаа шүү дээ тийм ээ. 일자리 창출 자, 디지털 경제 시대에 필요한 새로운 직업 능력 гэсэн байна. Тэгвэл тийм ээ энэ дижитал эрен үед тийм ээ шаардлагатай байгаа шинэ энэ ажлын чадвар юу гэж болох юм бэ? мэдээж энэ смарт төхөөрөмжнүүдээ бүгднийг сайн ашиглаж чаддаг байх. өөрөө бас хөгждөг байх. Тийм ээ. За харин унших дасгал дээр маань юу орж ирдэг вэ гэхээр жаахан хүнд болоод явж байгаа шүү зэ. Анхаарлаа сайн хандуулаарай. түрүүн 기업 гэдгийг багш нь юу гэж хэллээ? 기업, компани, байгууллага гэсэн тийм ээ. За тэгвэл 대기업, том компани гэхээр корпорац болчихж байгаа. 중소기업 гэхээр жижиг дунд үйлдвэр. манай монгол үгтэй яг адилхан байгааз. 대기업, 중소기업. 자, 대기업 정규직 연금과 중소기업 비정규직 연금의 차이가 많이 난다. том корпорацийн тийм ээ. энэ 정규직 гэдэг чинь үндсэн ажилтны цалин хөлс болон жижиг дунд үйлдвэрийн 비정규직 үндсэн бус гэхээр гэрээд ажилтан ч юм уу тий. энэ үндсэн бус ажилчдын цалингийн ялгаа их гараад байна гэж. Ер нь бол нөгөө залуучуудын ажилгүйдлийн асуудал чинь бас энэ дээр гарч ирж байгаа байхгүй юу? бүхэл бүтэн тий 2-3 ихтэй сургуулийг гадаад улсад төгсөж ирчээд тэгснээ юу гэдэг те CU, GS 24 цагийн дэлгүүрүүдэд ингээд ажиллах гингууд залуучууд нь өөрсдөө ажлын байраа голдог.
내가 이거 하려고 이렇게 고생을 했어? гэдэг голдог. Тэгэнгүүт том корпорацууд нь болохоор бас залуучуудаа голоод шилж аваад байдаг тий. Өрсөлдөөн нь бүр хурц байгаад байдаг. Тэгээд ирэнгүүт ажлын байрны зар харангууд маш олон ажлын байрнууд байдаг мөртлөөсөө ажилгүй залуучуудыг харахаар тэр хэмжээний ажилгүй залуучууд байгаад байгаа байхгүй юу. Ингээд нэг нэгийг голох юм уу эсвэл нөгөө нэг энэ дээр гарсанчлан тийм ээ жижиг дунд үйлдвэрүүдийн одоо энэ ажлын цалин хөлс болон том корпорацийн цалин хөлсний ялгаа маш их байгаа. Тэгвэл мэдээж анханасаа том корпорацид ажилд орохыг хүсэж штэ тийм ээ. Ийм болохоор ийм ялгаанаас болоод бас энэ ажил хөдөл гэдэг асуудал маш хурц байгаад байгаа. За мөн юугаа ярьж байна гэсэн чинь 아르바이트의 원래 성격은 안정적인 직장을 찾기 전에 잠깐 한 일이었지만 지금은 취업난이 심해져 취준생들이 생계를 위해 아르바이트를 하고 있다. 자, 아르바이트가 주울래 자기 ажлыг хэлдэг тийм ээ. 자기 ажлын уг одоо шинж чанар нь юу байсан гэхээр 안정적인 직장을 찾기 전에 였으면 тийм ээ. Энэ тогтвортой ажлын байрыг хайж болохоос өмнө 잠깐 하는 일이었어. түр хийдэг байсан зүйл байсан бол 지금 취업난이 심해서 одоо энэ ажилд орох гэдэг зүйл маш хэцүү болоод ажлын босго маш хэцүү болчихсон учраас 취준생들이 ажилд байлт хийж байгаа ажилд одоо орох гээд бэлдэж байгаа оюутнууд 생계를 위해 아르바이트를 하고 있다. амжиргааныхаа төлөө яалтчгүйгээр одоо 아르바이트 хийдэг болсон байна. цагийн ажлыг хийж байна гэж хэлж байна. За мөн 상사와의 원활한 대화가 업무 효율을 높인다. 상사 гэж юм бэ? Дэд албан тушаалтыг дэлж чад дарга захирлыг хэлж байгаа. За тэгэхээр даргатайгаа тийм ээ 원활한 대화 одоо сайн энэ харилцаа нь тийм ээ харилцан яриатай байх юм бол 업무 효율을 높인다. ажлын чадамжийг ажлын үр дүнд сайжруулдаг гэсэн байна. 일과 삶의 균형이 향상되었지만 생산성이 떨어졌다. ажил болон амьдралын 균형 тэнцвэр сайжирсан боловч бүтээмж муудсан гэж хэлсэн байна. 은퇴 후에도 계속 일하려는 고령자 증가. 은퇴하다. тэтгэврт гарах. тэтгэврт гарсныхаа дараа ч гэсэн ажлаа үргэлжлүүлэн хийхийг хүсэж байгаа 고령자 өндөр настай хүмүүс хэлж байгаа. өндөр настай хүмүүс ихсэж байна. 임금 피크제 гэдэг зүйл бас гарч ирдэг. Уншаад асуулт ажилтар тийм ээ. За тэгэхээр юу гэхээр 임금 гэдэг маань энэ цалин хөлсийг хэлээд байгаа. Цалин хөлсийг нь одоо ингэж багасгах ямар юм бодлого байд юм бэ гэхээр систем байд юм бэ гэхээр ингэж аахгүй юу. 업무 기간을 늘려주는 대신 임금을 삭감하는 제도이다 гэсэн. ажлын хугацааг нь ихсгэж өгөн заяа. Тэгэхээр ажиллах цагийг нь биш ажлын хугацаа яриад байгаа шүү. Тэтгэврт гарах болцсон ажлын одоо ажилчны нас биш тийм ээ. Ингэнгუут нь захирлын яах вэ гэхээр зөөлө 임금 пиккэзэ энэ бодлогыг хэрэгжүүлье гэж. Тэгвэл энэ бодлого нь ямар бодлого юм бэ гэхээр за таны тэтгэврт гарах нас чинь болцсон ч гэсэндээ танд 10 жилийн 15 жилийн дахиад ажиллах тийм ээ ажлын байраар манахыг гэж хангана гэж танд одоо амлаж байна. Батлая тийм ээ. Харин та одоо авж байгаа цалингийн чинь би саггам илүү багасгах болно гэж байна. Тэгэхэд бодохоор энэ 임금 пиккэзэ гэдэг зүйл яг дажгүй байна уу дажгүй биш юм шиг санагдаж байна уу? Тэ окей тэтгэврт гарахгүйгээр ажил хийж болж байна. Гэхдээ минь цалин бууруулна гэдэг юм тийм ээ. Нэг бодлын ажилгүй байжснаас ажил хийжсэн нөлөөдөр нөгөө тэгвэр бодоод үзэх юм бол тэр хэмжээний туршлагатай хүн байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ багш байлаа гэхэд те 60 та гэдэг чи одоо 40 жилийн 30 жилийн туршлагатай хүнийг тэр их хэмжээний туршлага чадамжийг нь илүү багаар үнэлж байгаа хэлбэр бас болж болно. Ингээд энэ 임гэн пиккэзэ гэдэг зүйл дээр бас асуудлууд гарч ирдэг. За тэгвэл ямар өгнүүдийг зайлшгүй цээжлэх вэ? Тийм ээ ажил мэргэжил, ажил үүрэг за эднийгээ ингээд харж аваад цээжлээрээ. За хилэмжүүд нь ямар хэлбэрүүд гарч ирж болж байна тийм ээ. 현금으로 결제하다 빌린 мөнгөөр төлбөрүүд хоцогоо төлөх 경제가 불안정해지면서 늘어나고 있다. За эдийн засаг тогтворгүй байдалтай болсноор энэ зүйл нэмэгдэж ихсэж байна. Юу нэмэгдээд байгаа? Ажилгүйдэл. Хиний залуучуудын ажилгүйдэл. 청년 실업률. За тэгээд 합리적인 소비 습관이 필요하다. бодлоготой зөв хэрэглээний туршил хэрэгтэй гэсэн мэт тийм ээ. Мөнгө бид нар ингээ байн хэрэглэж байгаа тий. Гэхдээ яг юунд хэрэглэх ёстой юм бэ гэдгээ бас бодож үзэх хэрэгтэй байна гэж. 젊은 세대를 중심으로 энэ зүйл 확산되고 있다. залуу үеийнхний дунд энэ зүйл өргөжж байна, түгэж байна гэсэн мэт тийм ээ. За тэгээд ажил болон амьдралын тэнцвэр, 균형 энийг чухалчилдаг хандлага одоо хажиглагдаж эхэлж байна. 취업 경쟁이 점점 치열해지고 있다. ажилд орох өрсөлдөөн уулам
ширүүсэж байна. Мөргас 항상 말하는 үн өсөдөн тийм ээ. Юмны үн өсөдөн. Үн өсгийн хэрээр 생활비 амжиргааны зардлын дарамт ч гэсэндээ ихсэж байна. 직장 내 ажлын байр доторх шүү. 인간관계 хүн хоорондын харилцаа байна тийм ээ. Харилцаа ажлын чадамжийг, элх бүтээмжийг сайжрахад нөлөөлдөг. 새로운 산업이 빠르게 성장하고 있다. 신의 үйлдвэр салбарууд хурдан хөгжиж байна. 경제 발전을 위해 정부의 지원이 필요하다. эдийн засгийн хөгжлийн төлөө яг 정부의 지원, эдийн засгийн газрын дэмжлэг шаардлагатай байна гэж хэлсэн байна. За тэгээд өнөөдөр 직장 및 경제 тийм ээ ажлын байр болон эдийн засаг гэсэн сэдвээр хэдүүлээ мэдж авлаа. Бичигдээрээ эднэрийг бас өөртөө бас бичиж үзвэл зүгээр хаа гэж бодож байна. За тэгээд маргааш уулзъя. 안녕. 화이팅!